Олон түмэндээ хамбын бор урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын лавг. Тэрээр Завхан аймгийн Идэр сумын нутагт 1907 онд мэндэлжээ. 1931 оны улсын наадамд анх зодглож их шүүгт Архангайн хуягтын банзрагчийг орхин 17-нд цэргийн бэлтгэлийн хурандаа Монголын бэх очиртой үлдэн үзүүрлэж улсын заан цолд хүрчээ. Түүнийхээ хойдон жил их шүүгт шалгарч олон түмэнд цагдаа содном хэмээн алдаршсан долгорын содном заанд унжээ. 1933 оны улсын баяр наадамд улсын начин Ис Осор, улсын зан Ж Лувсан Балдан, улсын арслан Иш Гэлэг, улсын арслан Д Данзан нарыг орхин 15 төрүүлж улсын арслан цолд хүрсэн байна. 1939 оны улсын баяр наадамд улсын зан Д Гонгор, улсын арслан Ил Балсан, улсын арслан У Дамчаа нарыг дараалан шороодуулж залуу бүх Б Төвдөнд оржид өвдөглөн үзүүрлсэн байна. Энэ наадамд тэрээр Архангай аймгийн Харьяат улсын арслан Д Төрбаттай ярилцаж би зүүн тийш чи баруун тийш харж барилд хэмээснээр Дорнод аймгийн Харьяат бөхчүүдийг дараалан шороодуулж үзүүрт цэргийн залуу бүх Төвдөнд оржийг өвдөглүүлсэн боловч маршлыг доромжилсан хэрэгээр үзүүрлсэн гэгдэж наадмын дараахан баривчлагдсан 7 жил шоронд суусан байдаг. Шоронгоос гарсныхаа дараа 1946, 1947, 1948, 1950, 1951 оны баяр наадмуудад 5 даван шөвгөрсөн байдаг. Мөн 1934, 1935, 1936 онуудад шөвгөрч төрөө зүрийн бөхчүүдэд унжээ. Маамын лавг арслан бүхийн их удамтай бөгөөд төрсөн ах нар нь аймгийн зан Дэндв, улсын зан Намбар нар юм. 1932 оны наадамд Маамын Намбар нь 7 давж заан болсон бол Маамын лавг арслан 8 давсан нь Монгол бүхийн түүхэнд ховор тохиолдох амжилт билээ. Тэрээр түргэн шуурхай барилдаантай, суйлах, эгэмдэж тахимдах, сугдаж альч талаараа тонгорох мэгтэй дайчин уран хурц барилдаантай бүх байжээ. Олноо хамбын бор урт гарт хэмээн алдаршсан үнэнхүү алдарт аваргын энтэй арслан байжээ. Тухайлбал Маамын лавг 1931 онд 9 давж 15-нд 24 настайд бэх очирт унан үзүүрлэхт нь улсын заан цол өгсөн аж. Уг нь тэгш ойн жилд үзүүрлсэн бүхэл дөрөвт үлдсэн бөхчүүдэд улсын арслан цол олгосон баримт цөөнгүй бий билээ. 1939 онд залуу цэрэг Төвдөнд оржтой үлдэж үзүүрлэхдээ өөрөө эхлэн мэх хийж унгасан гэх боловч мөн л тухайн үеийн улс төрийн байдлаас шалтгаалж үзүүрлсэнд тооцогдож байжээ. Энэ үедээ л урт гарт арслан маань хэлмэгдэж 10 жилийн хорих ял авсан юм. Энэхүү 7 жилийн дараа 1946 онд Шоронгоос гарч ирээд 1946, 1947, 1948, 1950 онуудад тус шөвгөрч 1951 онд 44 настай байхдаа 6-гийн даваанд өвдөг шороодож байсныг харахад эд үед нь орон шоронд хоройгүй байсан бол ёстой өөрийнхөө хүчээр барилдахад л авраг цол төдийхнөр тогтооргүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Одоогийн өндөрлөгөөс харахад л боддоор үзүүлсэн амжилт нь аврагын болцлыг хангасан байдаг. 1931 онд 9 давж, 1933 онд 10 давж, 1939 онд үзүүрлэж байжээ. Олон түмэндээ хамбын бор урт гарт хэмээн алдаршсан Маамын лавг арслан нь тухайн үедээ
Лам явсан ийхүү хавчигдах үндэс болсон бололтой байдаг. Бусад бөхчүүдийн дэргэд нуруугаар их өндөр бишж, цээж мөр өргөн зузаан тэг дөрвөлжин биетэй гар урттай өрж удаан зогсдгүй барьцаа авмагц өөрөө мэхээ санаачлан учраага байнга твдүүлэн хурдан шалмгай барилддаг. Суугдаж тонгорох дархан мэхтэй. Хоёр талаараа тонгордог мөн халж суйлах игм дахим хонгодож дайрах мэхүүдж мөн даацтай ордог. Хурц дайчин барилдаантай сайнч сайханч бүх байжээ. Тэрээр хожим хар болж барилдаж байсан ч мөн л хэлмэгдэж явсан гашуун төвхтэй аваргын энтэй эглгүй их хүчтэн билээ.